маш олон санаануудад ер нь бол хөгжлийг өөрөөс. За тэр яг. За ингээ сайн байцгаана үзэгчтэй ингээ энэ удаагийнхаа дугаараар та нартайгаа би Өмнөговь аймгийн 70 Атос мэдчиж байна. За өнөөдөр бол бас сайхан ажил хийн. Их томорно гэж бодож байгаа. Аймгийн засаг даргын орлогч гээл яваад орчих бас яа гэв. Яг би орлогчийн ажлыг сонирхоод байгаа юм. Ер нь бол аймгийн бүхэл салбарт тулж ажилладаг тийм ээ. Бүхий салбарын асуудлыг шийддэг учраас нийтээр нь Өмнөговь та нартаач танилцуулж бас орлогчийн ажил ямар байдгийг ч бас та үзүүлж гэсэн зорилготойгоор хий гэж бодож байгаа. Яг 20 жил манай хамтлаг энэ талбай дээр хурж ирж бяц авч яасан. За Өмнөговь аймгийн бол охид бүсгүйчүүд нэмэггүй гэжсэн тэр дурсамж байна. Одоо ч гэсэн сэтгэл байж сэргийгдээд байсан. Гоё байна. Өдөртлөө тэнд байж засаг даргатайгаа уулзээд хамгийн гол энэ хүн зөрөгтэй бол зорьсон хэрэг нь бүтнэ гэж нэг сайхан үг байгаа шүү дээ. Тэгээд орлогчийн ажлыг ягч. За. Сайн байна уу? Хаагаан ирсэн. За, сайн. Би нэг танаа дээр нэг мэрэгчлээс болоод нэг ажил хийх санаатай. Тэгээд танаа засаг даргатай нэг уулзаад зөвшөөрөл авдаг юм болов уу гэж. За, болов яах вэ? Манай засаг дарга өөрөө 2 давхар 200 мянга төгрөг ороод уулзч байна. За баярлалаа. За. Хамгийн засаг дарга Нарбатар. За. Орох уу? Ороо. Сайн байна уу? Сайн байна уу? Сайн байна уу? Таны ажил өндрөө. Өндөр сайн явж байна уу? Сайн. Сайн бодож байна уу? Сайхан. За. Ган эрдэнэ гэдэг намайг. За тань. За миний ирсэн зорилго гэвэл одоо би маш олон нэвтрүүлэг хийдэг мэрэгчлээс болоод тэгээд танаа аймагт хүрч ирээд нэг ажиллаад бас тий аймгийн онцлог байдалтай танилцаад тэгээд нэг тийм зорилготой явж байгаа. Тэгээд танаа энэ одоо танад ажиллах сонирхолтой ер нь бол. За тийшээс үү. За би ерөнхийдөө Өмнөговь аймагт чинь баг ойролцоогоор 20 жилийн өмнө ирж ирсэн. Тэгсэн үү. Их зүйл өөрчлөгдсөн байна. За тэгээд бас энэ Улаанбаатар чуудч дээр ер нь бол телевиз үзэж байгаа үзэгчд маань Өмнөговийн талаарх мэдээлэл байгаа боловч дэлгэрэнгүй бол байхгүй болов гэж би өдөө бодож байгаа. Тийм учраас тэгээд яг одоо энэ Өмнөговийн хөгжлийг тодорхойлж байгаа танаа байгууллага дээр үрээд тодорхой нэгэн албан тушаал дээр очиад ажлыгээд зориг гаргаад тэгээ юмыг яаж мэдэх үгээ зангаагаа зүгээ цагаан цамцаа өмсөв хүрээд ирлээ. Өмнөговь аймгийн засаг даргын орлогч болоод тэгээ энэ Өмнөговь аймагт юу хийгдэж байна? Энэ төрийн байгууллага ард иргэд нь яаж ажиллаж амьдарч байна нэг өдөр үзээд судгаад Өмнөговь аймгийг удирдаад нэг өдөр. Ингээ бид нартай хамтраад ажиллах нэ. За тэгээд намайг ингээд ажилд авсан хамт олон та бүхэндээ маш их баярлалаа. Нарбатар дарагдаа ч гэсэн маш их баярлалаа. За танд амжилт хүсье. За би хичээнэ. За баярлалаа. За баярлалаа эргээд уулзъя. За. Шилдэг төгсөлтөд орон сууц чадварлуулах үйл ажиллагааны удирдамжийг танилцуулъя. Тэгэхээр энэ ер нь бол манай аймагт ингээд сүүлийн жилүүд хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалтын ажлууд их хийж байгаа холбоотой бас иргэд өөрсдөө энэ орон нутгийн хөгжил бүтээн байгуулалтын ажилд оролцох ёстой. Иргэний өөрийгөө ухамсарлах ёстой гэдэг олон талаас нь дарж байгаа ийм удирдамжийг боловсруулж гаргаж байгаамаа. Зорилго нь бол ард иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, за тогтчил бүтээн байгуулалтын ажлыг идэвхжүүлэх, урамшуулах, иргэдийн шин санаа ажиллагааг дэмжих ийм одоо төрийн байгууллагаас дэмжих ийм одоо зорилготойгоор удирдамжаа боловсруулж байгаа. Зүйтэй санагдаж байна. Одоо иргэдийн оролцоог одоо нэмэгдүүлж тэ өөрсдийнхөө амьдарч байгаа одоо тэр орчин тойрныг оролцоотойгоо тохижуулах юм бол тэд нар маань хайрлаж тэг гамнаж өшөө арчилж явна шүү дээ. Тэгээд одоо энэ дээр цөмөрөө бас санал хүсэлт байна өөр нэмж хасах. За энийг батхоо цөмөрөө.
За ингээд хурал алдсан та нартай маш их баярлалаа. Тэгээд ажил үүргээ сайн хийгээд тэгээд тайлан тооцоо өгöl тэгээд дарга дээр аваад ороод ирээрээ. За баяр та. Одоо юу дээр явчих вэ? Тэгнэ. Ой. За ингээд Өмнө Говь аймгийнхаа засаг даргын орлогчоор ажилладаг. Ерөнхийдөө бол дарга гээл нөгөөч дарга болцсон. Дарга гээл нэг хүмсгэй зэгдээ суухыг бол нэг хүссэнгүй. Тийм ээ. Хоёрт нь юм бол ер нь намайг орж ирэхээс ахуулаад өглөөнөөс ажил ингээд орж ирэхээс ахуулаад гайхшруулаад хэлж ийн л да. Жишээлх юм бол юу гэх юм бол одоо хамгийн газрынхаа бүх агентлаг хэцүүдтэйгээ өглөөний цай уунгаа одоо чөлөөт санал бодол авах жишээ нь. Тэгээ одоо олон янз бүрийн санаа оноо гарч байна. Тэгээ тэрэн дээр одоо ингээд бид нар холбогдох улсуудад тэмдэглэж аваад тэгээ цаашд хэрэгжүүлэх ажлаа хийгээ явцдаг. Тэгээ хотоо яаж гоё болох вэ, ногоон болох вэ, зүлэгжүүлэх вэ, байгууллагуудыг дайчлаагээд сайхан санаанууд гарч байна. За тэгээ өглөөнийгээ цаг уучгаас тасгал хөдөлгөөний хийж байна. Тэгээд энэ аймагта шийдэх асуудлуудаас ярилцаад одоо бас энд ерөнхий сайттай онлайн хурал хийн гэж байна. За тэрэнд нь болж өгвөл би орчмоор байна. Гэхдээ ер нь та нар манай ерөнхий сайтыг мэдж байгаа шүү дээ, тий? Энэ шууд надрахуу тийм шулуухан, шудраг, шуудал тас гэж хэлждэг. Нөхөр гайд нь чи энд юу хийж байгаа? Гар гिचгийг бас юм бэ гэдэг. Бас л тийм тал руугаа шүү дээ. За одоо яг 21 аймгийн засаг дарга нартай Монгол Улсын ерөнхий сайд хөрсөх онлайн хурал хийж байна. Яг аймгийнхан бүх агентлаг хэлсэн дараа суугаад ингээд хурал хийдэг байна. За манай Өмнө Говь аймгийн одоо эдийн засгийн үндсэн 3 салбар байна. За хөдөө аж ахуй тэр дундаа мал аж ахуйн салбар. За бид энэ жил одоо 2.5 сая толгой малтай үйлж нөө. Өмнө урд жилүүдтэй харьцуулах юм бол 500 мянгаар өссөн байгаамаа. Ер нь одоо сүүлийн 10-аад жил малын маань тоо толгой 5 төрөл дээр өсөж байгаа. Тэр дотроо тэмээ сүргийнхаа тоогоор улсдаа тэргүүлдэг 130 мянган тэмээтэй. За урьдчилан бид одоо Гиннесийн номонд энэ мянган тэмээний уралдаан зохион байгуулж одоо бүртгүүлсэн байгаа. За энэ чиглэлээр мал аж ахуйн чиглэлээр бас нэлээд нэг 6,000 гаруй малчин өрхтэй. За ийм тэгээд одоо бид үйлчлэлтийн бэлтгэлээ нэлээд сайтар хангаад өвөлтөөгөө золгоход бэлэн болсон ингээд байж байгаа. Цаашдаа бид мал аж ахуйгаа одоо ашиг шимийг нэмэгдүүлэх тоо толгоноос илүү ашиг шимийг нэмэгдүүлэх тал дээр нэлээд анхаарч ажилланаа. Тэгээд энэ түүхийд арьс шир тоноос ноолуурын орон нутгад боловсруулдаг үйлдвэрийн хөгжүүлэх дээр их анхаарч ажиллана. Хоёр дахь салбар бол уул уурхайн салбар байна. За Монгол улсын стратегийн 3 том орд нь бол манайд байгаа. За оюу толгойн алт зэсийн ордыг мэдж байгаа. 5 толгойн коксч нүүрсийн орд байна. Нарийн сухбатын эрчим хүчний нүүрсний орд. 3 гол орд дээр өнөөдрийн байдлаар 12 компани одоо холборлолтын үйл ажиллагаа явуулж байна. Цаашдаа бид уул уурхайгаа дагуулад ажлын байрыг одоо нэмэгдүүлэх, дэд үтэц, төмөр зам, авто зам, цахилгаан станц гэдэг тэгээ боловсруулах үйлдвэрийг хөгжүүлж аль болохоор дотооддоо түүхийгээр нь биш, дотооддоо одоо нэмэн өртөг шингээж олон хүн ажлын байртай болгож улсын хаан одоо сан хөмрөгөд илүү татвар төлж одоо хөгжүүлэх тэгээд нөгөө байгаль орчинд аль болохоор хор багтаагаар одоо ингэж одоо уул уурхайгаа ашиглахаар бид зорилт тавиад ингээд явж байна. Тэгээ 3 дахь салбар бол аялал жуулчлалын салбар байгаа. Өмнө Говь аймаг, Өвсгөл аймаг бол одоо ирж байгаа жуулчдын 80-90% бас одоо ирдэг. За ингээд ажилчдын дунд бас агентлигэд хилцүүд маань шин санаачлаг гаргасан нэг одоо хөхүүлэн дэмжиж одоо уралдаан бас гаргасан байгаа. Түүний нэгэн жишээ гэх юм бол одоо энийг манай цэргийн хилцийнхэн маань гаргасан. Одоо жишээлх юм бол энэ эможины их надад их таалагдаад байгаа. Одоо энэ дараа үйлчлэл
үйлчлүүлэгчдийн үнэлгээгээд энийгээд за яах вэ гэсэн энэ бүр энэ муу гэсэн үнэлгээтэй. За тэгээд хүн хэрвээ сайн байх юм бол сайн, дунд байх юм бол дунд, муу байх юм бол муу ингээд хийгээд энийгээр нь хүмүүс дөнгөж жишээтэй. За тэгээд хурал зөвлөгөөнтэй байна гэд хүмүүс ч бас манай ард иргэд чинь мэдэхгүй шууд так гээл ингээд онгоолгоно бас дотор нь бас хурал зөвлөгөө явуулж яадаг. Тэгвэл энийг хийчихэж байгаа. За энэ хүн яг нийгмийн бодлогын хэлцээний дарга яг ямар ажил хийдэг юм бэ? Тэ? Юу хамаардаг юм бэ гэдгийг бас энд ингээд ерөнхийд нь ингээд ойлгомжтойгоор бичсэн байх жишээтэй. Нэг иймэрхүү юм бол бас манай төрийн удирдлагын байгууллагуудад байвал зүгээр юм болов уу гэж би бодож байна. Ядчил одоо нэг хүнд суртал байна. Өшөө чинь нэг асуудал шийдвүүлэхэд зөндөө овлаа, удаан хөөцөлдүүлдэг, мүлдэг гэл тиймэрхүү асуудал. Зүгээр л нэг юм ажгаар шийдэж шүү дээ. Тэгэл энүүгээр нүлгээд өгөлгөө өгөөл. За цаашаа. Монгол улсын эрдэнэсийн санаа нь одоо энд нь байна. Үүх түүх нь энд нь байна. Та нараар бол үнэхээр би бахархаж ийла. Ийм цагаан хөлгийн нутгийн унган иргэн болж төрсөн. Одоо би бас хамбог цум руу иргэн болдгийм үлээ үгсэн юм бодоод л тэд чинь бас нэг иргэн болчих юм бол давуу ирэх авчих магадлал бас өндөртэйч юм ярьж байлээ. Тиймэрхүү маягаар бол бас олон хүнийг бас энэ өмнө говь руу татах. Гуравт нь бас нэг бэрхшээлтэй асуудал байгаад байгаа юм шиг байна. Энэ явуулын хүмүүсийн асуудал. Тийм ээ? За энэ нь бол аймгийн хэмжээнд ингээд аваад үзэхэд Өмнө Говь аймаг маань ойролцоогоор нэг 63 мянган хүн амтай. За тэгээд гадна дотноос ирж байгаа тэ дайраа өнгөрж байгаа хүмүүсийг нийлүүлээд нэг ойролцоогоор нэг 100 мянган хүн орж гардаг их том их хөлийн газар байна. За энд одоо мэдээж асуудлууд зөндөө их гарна. Одоо жишээлбэл залуучуудын эрүүл мэндийн тэгээд одоо соёл урлаг, спорт өөр юу гэдгийг те бүхэл яг л хоттой ер нь хүнд юу хэрэгтэй бүхэл юмыг энд шийдэх хэрэгтэй. Тэгээд ерөнхийдөө бол ингээд намайг ингээд ажиллаж байхын үед гэх юм бол надад маш их таалагдчихэв. Сонирхолтой байна. Тийм ээ? Бас нэг сайхан шийдвэр гаргалаа. Одоо иргэдийнхэн амьдрах орчныг сайжруулахын тулд иргэдийн оролцоог оролцуулж нэг сайхан өдөртөмж гаргаад уралдаан зарлаа. Тэгээд дараа жилийн 6 сард дүн нь гарна. Энд бол манай эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлцээхийн одоо сууж байгаа жишээ нь. Нийгмийн бодлогын газрын хэлцээний дарга нар маань эндгээ сууж байна. Хэд нэртэйгээр би өглөө сайхан өглөөнийхөө цаг хугацаа танилцчихсан. За ингээд гих мэтлээ ингээд манай тамган газар болон засаг даргын одоо доор удирдлагын доор ажилладаг хүмүүс маань энд л ажил үргээ хийгээл божигнуулаад буцлаад л байгаа да. За ингээд ажил мэргэжлийн дагаа одоо битээр чинь тушаал нэг гэж байгаа. Манай Өмнө Говь аймгийн засаг даргын орлогч Мөнх Баяр. За ажил хэрэг явж байна. За сайн байна уу? За. За ажил хэрэг явж байна. Ажил сайн явж байна хэвийн. Өдөрт энэ хичнээн хүмүүс өвлжүүлүүлж байна. Өдөрт нэг 20-30 хүнтэй. Янз бүр тэгэл. 20-30. Тий. За илрүүлэлт хэр байна? БЦ вирусын БЦ вирусанд хороо нэг нийт 20-30 хүнд хороо нэг 2-3 хүнд нь БЦ вирус илэрх янз бүр л байдаг юм да. Тий. 2-3 таа идэх байл. тэгээд нөгөө БЦ вирусаа илрүүлчихэд БЦ вирустай байвал эмчлэг арга хэмжээнд орно үстэй. Тий. Эмчилгээг нь бол бас хийх. Ийцээ ялгаад тооллохоо дараа 20 дугаар шатны давтар тоолохоор явуулж байгаа. Кодод бүртгээд тэр тоолгондоо явуулчихдаг. Тэгээд тоолоод ирсний дараа болохоор эмчилгээний шаардлагатай эмчилгээнд ороод. За миний энэ оролцогч даргын энэ яг ингээ хийж байгаа энэ дүр болж гин үү? Яг оролцогч дарга шиг байна уу? Аа? Яг ингээ тайлбарлаад ирэхэд чи би ч нэр бас яг ажиллаад байгаа юм биш үү? Бодлоо шүү дээ сая. За манай энэ Өмнө Говь аймгийн эрүүл мэндийн газрын дарга хэм блэ? Өнөр жаргал. За одоо ер нь бол Өмнө Говь аймагт маань өвчлөл хэр вэ? Тийм ээ, тулгамдж байгаа асуудлууд юу хэр вэ?
За Өмнөгов аймгийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан, насварлалтын тэргүүлэх шалтгаан бол улсын одоо тохиолдлуудтай адилхан байж байгаа. Өвчлөлийн тэргүүлэх шалтгаан бол амьсгалын замын өвчин, насварлалтын тэргүүлэх шалтгаан бол зүрх судасны өвчин байдаг. За ерөнхийдөө бол одоо Өмнөгов аймгийн маань хувьд гэх юм бол маш дэвшилттэй гэх юм уу те маш сайхан санагдаж байгаа юм гэх юм бол 18-аас дээш насны хүүхдүүд одоо хүүхдүүд бөгөөд 18-аас дээш насны хүмүүст ямарваа нэгэн одоо нийгмийн даатгал ч юм уу ямарваа нэгэн баримт бичиг тиймэрхүү юм шаардлагагүйгээр өн төлбөргүйгээр одоо үйлчилж байгаа нь бол надад маш хөнгөн шуурхай тийм ээ хүмүүсээ дор дорн хэмжлэх эрүүл элэг бүтэн одоо Өмнөговчууд гэсэн одоо хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа маш зөв зүйтэй сайхан ажил байна гэж би хөвдөө бодож байна. Миний ард байгаа энэ тодбоо сургуулийн онцлог нь бол 1200 хүүхдийн сургууль юу багтаамжтай юм байна. 38 сургуультай, 38 ангитай. Ер нь Улаанбаатар хотод ч гэсэн би ийм 1200 хүүхдийн сургууль ер нь бол нэг байдгүй болоо гэж би хувьдаа бодож байна. За тэгээд өшөө дээрээс надад нэг гой санагдсан юм нь юу гэх юм бол мөнх баяраа энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй зориулаад одоо сургууль анги нэгээд те бусад аймагуд бас ийм байхгүй хаа. Байхгүй хаа. Ер нь би сонсоогүй юм байна. Яг иймэрхүү нэгмөрөөгөө хаандсан иймэрхүү үйл ажиллагаа явуулж байгаа их надад бол гоё байна. Тэгээ би орж бас танилцмаар байна. Тийм ээ. За тэгээ. Багш нартай нь уулзъя. Сая 9 сарын 1-ээс яг хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хүүхдүүдтэй анги нэгээд ажиллаж байгаа юм бас. Тэр үйл явц ямар байна? Дутагдж гацгаж байгаа юм байна. Газар дээр нь асуудлыг шийдээд явчих. Ерөөсөө. За сайн байна уу? Сайн ч одоо айгүй эвгүй зогсож орч ийн вэ чи одоо бараг л хадаг сүү болчихно. Бити ингэж зүгээр бид нар чи ингийн штэ. Тийм ээ. За. Тий. За дааруу яасан гайгүй би нэг баг. За тийм үү. За тэгвэл энэ хүүхдээс асууч. За сайн байна уу нэг дөө. Гаах нэг үнсч юу? Яг дуусч байгаа байх би хүүхдийг санаж байна. Тийм. Маш их санаж байна. За сургууль нь ямар юм ийм дөө? Гоё. Гоё байна уу? Өөр юу нь гоё байна? Багш нар нь яаж загинж гин үү? Юусоо загнахгүй байгаа юу? Маш сайн сурж байгаа. Чамаа хин гэдэг юм? Бацаахан. Бацаахан уу? За ингээд шууд газар дээр нь ингээд статистикийн судалгаа авах гоё гэсэн. Одоо дүн авлаа шүү дээ сая. Тийм ээ? Товчхноор хэллээ тий. Гоё. Гоё болоо. Тухайн хүүхдүүд бол нэгдүгээр улирал манай хүүхдүүд чинь хөвчлэн бэлтгэл үйл ажиллагаа явуулж байдаг. Хичээлд бэлтгэх. Яагаад ингэдэг гэхээр манай хүүхдүүд ихэнх нь нөгөө нэг сургуулийн өмнөх боловсролын үйлчлэгэнд хамрагдаж амжаагүйгээр сургуульд орж ирдэг. Тэгэхээр тухайн хүүхдүүдээ нөгөө хичээлд бэлтгэх үйл ажиллагааг сайн хийж өгчиж дараагийнх нь таны мэдгүй үйл ажиллагаа хөгжүүлэх ажлууд хийгдээ явдаг. Тэгээд энэний зэрэгцээ бас нөгөө таны мэдгүй үйлийг хөгжүүлэхдээ хэл яриа харилцааг нь бас нэлээд сайн анхаарч байна. Зөв. Харилцаа хүүхдүүд ингээд анх орж ирсэн байдлаас ингээд кейс ярих юм бол анх орж ирээд бүгдээрээ ингээд дуугаа. Тэгээд ерөөсө ширээн дуугараа бараг ингээд орчих гээл. Тэгээд багштайгаа дуугахгүй, ярихгүй тийм байдалтай байжсэн. Тэгэд одоо бол нөгөө хүүхдүүдтэй сайн уу гэж мэдлэхээсээ илүүтэйгээр дуулаад, тоглоод ингээд хичээлүүд явуулснаар хүүхдүүд маань дуу ороод хэлгүй манай хүүхдүүд юм ярьдгүү гэдэг эцэг эхэнд тэгжсэн бол хүүхдүүд нь ярьдаг болоод дохио хэргэлдэг байсан. Оо за маш том амжилтууд гаргаж байгаа юм шүү дээ. Эцэг эхчүүд бол бөөн баяр. Эцэг эхчүүд баярлаад яаж ажиллах аргаа бид нар мэдэхгүй байсан байна. Эртнээс ингээд цэцэрлэгт нь явуулаад аргаа олоод байсан бол манай хүүхдүүд өшөө илүү юм хийгээ сурах боломжтой байсан юм байна гэдэг. Сургууль нь хэр байна? Гоё. Харин багш нь та нарыг магтаж байна. Сайн сурж байна. Сайн сургууль дуу сурж байна гэд.
Дууны бичлэгийг сонсомоор харин сүүлийн үеч нэг CD маань ер нь зарагдсан байгаа. Тий. Би тэгээд бас одоо юм хийж надад бол нэг ширхэг бол байлгүй яах вэ? Тэрийг ахын юм уу үзээ. За ингээд засаг даргын орлогч байгаа хуваар 70 задгад хотын маань бүтээн байгуулалтад танилцаад явж байна. За түүний нэгэн хэсэг бол ер нь 70 задгад хот маань шинэ хуучин гэдэг одоо яг эндээ бол шинэ 70 задгад хотгоо байгуулах дэд бүтцийнхээ асуудлыг шийдээд тийм ээ. Бус цахилгаан бохир одоо юу гэдгийг тэр дэд бүтцийнхээ асуудлыг шийдээд миний ард байгаа одоо энэ амны орон сууцнууд маань 128 айлын орон сууц тийм 120 айлын орон сууц амны орон сууц бол ингээд баригдчихсан 60 айл нь энд ашиглалтанд орсон. За ийшээгээ бол ингээд ашиглалтанд ороход бэлэн болчихсон. Одоо ийм болоод явж байна. За яагаад одоо ийм амны орон сууц барих болов? За ямар шийдэл болмоос. Ер нь яг аймаг бас 2014 оноос эхлээд энэ компанид одоо хамтран ажил гэрээ байгуулан ингээд ажиллаж байгаа. За энэ шинэ суурьшлийн бүс гэж хэлээд байгаа нь 90 га талбай дээр бол аймаг өөрийнхөө одоо 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгөөр болтоо энэ дулаан цахилгаан цэвэр бохир усны бүх шугам сүлжээ дэд бүтцийн чийдээд өгсөн. Тийм учраас энэ хувийн компаниудад нэгэнтээ бас газар байна тийм ээ. Шугам сүлжээнд байгаа учраас аль болохоор хувийн амны орон сууцнд амьдрах төр нөхцөлийн бүрдүүлэх зорилгоор ийм компани төслийг бас дэмжээ тийм ээ. Ингээ явж байгаа төсөл. Өнөөдөр одоо 3 дахь жилдээ явж байна. 50 гаруй хувьтай борлуулалт нэгдсэн. Дараагийнх нь үргэлжлэл ингээ айлууд ингээ баригдаад явж байгаа. За ер нь бол одоо энд маань шин суурьтлын бүсэд ер нь бол амны орон сууцч дээр бас нийтийн орон сууцч дээр тий. За тэгээд кино театр үзүр үйлчлэгээ дэлгүүр оршоо зохицоороо энэ баригдах юм байна. За энэ нь бол нэг хэтийн төлөв нь хэдэн он хүртэл гэж төлөвлөсөн. 2025 он хүртэл гэсэн төлөвлөгөөтэй явж байгаа. Бүсээ тэр чигээр нэг авчуулах ажил. За 25 онд бол ийм болцсон байж байгаа юм байна. За баярлалаа. За цөмөр орж дотор нь орж сонирхъя бас. Ямар шиг байшин бэ? За би ингээд 70 задгад түржээр хамгийн их анзаарсан зүйлүүдийн 5 дахь сургуулийн хажууд байгаа хөл мөнгөний талбайг анзаарсан. Тий. Энэ их сайхан одоо бүтээн байгуулалт болж ин гэж би өөртөө бодож байгаа. За чухам яагаад ийм бүтээн байгуулалтыг хийх болов? За өнөөдөр Монгол улсын одоо 21 аймаг дотроос бол 4-5 аймаг нийслэл Улаанбаатартайгаа нийлээд одоо 4-5 газар одоо өөрийгөө санхүүжүүлж байна. За үүнээс одоо бас зарим нь улсын төсөвт орлого төвлөрүүлж байгаа. За аймагуд дотроосоо бол хамгийн их одоо өндөр дүнтэйгээр Өмнө Говь аймаг улсын төсөвт орлого өгдөг. Энэ жил 2017 онд бид 30 тэрбум төгрөгийг улсдаа өгч байгаа. Дулааны өдрөд бол эндэгүйгээд л гадаа биеийн тамирынхаа хичээлээ гадаа ороод хүүтний өдрөд бол тэнд заалан дотроо орчих юм. Тэгээ энэ бол 1200 хүүхдийн сургууль манай улсдаа байхгүй хамгийн одоо том сургууль байна. Харин тийм гайхчихлаа 1200 хэрч одоо өмнө би бас сонсоогүй. Тэгээ цаа талд нь бол тоглоомын талбайг нь хийдсэн. Ингээ наа талд нь бол хөл бөмбөгийн талбайг нь хийж байгаа. Тэгээд бас энэ чинь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан. Анги танхим нээгээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд анх удаа анги нээж өгч байгаа. Цэцэрлэг бас нээж өгч байгаа. За. Улаанбаатар хотоос яг энэ мэрэгжлийн хоёр багшийг цалин дээр ингээд урамшуул өгж чирч. За. Хичээлүүлж байгаа. Энэ талаас дээр хүртэл нөгөө Эрзэний өрөл. Тэгээ тэрийг ингэж шигтгэж ингэж саманд тодорх юм байлуулах юм. Тэр их нарийн ажил. Нарийн технологитой. Хамгийн гол нь зузаан маш яг стандарттай байх хэрэгтэй. 100 тонн. Ойны завсраар нь авах юм уу? Шүүр энэ дээр бас нэг ингэж хөрөнгөөр ингэ умнаад байгалийн хөрсийг л орлуулж байгаа. Тэгээ оочч барихад ингээ хүмүүс. Техник нь шүү дээ тий. Одоо яг энэ дээр оочих юм бол тэгэл хаг авна шүү дээ. Тэгээ тийм зөөлөвчт маягийн юм байна. Тэгээ стандарт хийгээд идэг нь. Байгалийн юм шиг болгоно. Усын аврагч гэдэг юм уу, бүсийн. Тэгээ дотоодын тэмцээнүүдээ боломжтой болчихж байгаа. Тийм байна. Болно. Аймаг маань ингээд улсаас ямар нэгэн татаас авдаг уу. Тэгээ өөрийнхөө одоо энэ
Өмнө Говь аймгийнхаа нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг. Энэ аж ахуй нэгж байгууллага за одоо энэ үйлдвэрлэл үйлчилгээнээс орж ирсэн энэ татварынхаа орлогоор бид одоо төсвөө 100% бүрдүүлдэг. 100% бүрдүүлээд тэгээ явж байгаа. Хамгийн том одоо хувь нэмэр оруулдаг байгууллага бол орон нутгийн 5 толгой хавцаад компани байгаамаа. Энэ 5 толгой компани маань 51% нь одоо манай орон нутгийн өмч байдаг. Ингээд одоо бид жил бүхэн одоо энэ 5 толгойхон үйл ажиллагааг дэмжиж ашигтай ажиллуулж тэндээсээ одоо ноогдол ашигаа хүртдэг бас ийм азтай ард түмэн байна. За энэ жил бол ер нь зам талбай зогсоолын хувьд бол нэлээд ажил хийж байгаа. За бид нийтдээ 4.4 тэрбум төгрөгөөр энэ сургуулиудын, цэцэрлэгүүдийн одоо гадаах зогсоолуудыг хатуу уучлалтай болгож байгаа. Яагаад тэгэхээр хүүхдүүд цуглах үе, харах үеэр одоо маш олон одоо ер нь дандаа машинаар ирж очдог болсон. Тэгээд одоо өрсөн, эвдрэн, тоос шороо үүсэн, цонхоор хүүхдүүдийн одоо намсгал руу орно тийм ээ. Учраас бид нар энэ дээр нь одоо бас тэгээд бороо орохоор зэрэг машинаасаа бууж болохгүй бол ус тогтчихсон. Зөв. Тэгэхээр энэ асуудлыг бид шийдэх зорилгоор энэ зогсоолуудыг хийгээд дуусч байгаа. За автозамын асуудлуудыг бол бид нар шинээр зарим газар автозам тавьж байгаа. Хуучин замуудаа бид сэргээх ажлуудыг хийж байгаа. За дээрээс нэмээд нэг шинэ юм бол дугуйн зам хийж. За сүүлийн үед ер нь дугуйн унах хандлага эрүүл мэндэд одоо бодох харгалахгүй байх. Шин аях дээр бол эрэмгүй санаа зовдөг болсон. Яа манайх дугуйны холбоо клубтай. Дугуйн ундаг одоо 50 гаруй хүн байна. Тэгээд эднэртээ зориулаад түүхэд залуучуудаа зориулаад ийм дугуйн сайхан зам 2 км зам тавьж байгаа. За. Одоо дугуйн зам автозам хоёрын хооронд ногоон байгуул. Ногоон байгуул. Тэгээ орж ирнэ. Тэгээ гэрэлтүүлэг энэ жил чинь нэг 80 ширхэг гэрэлтүүлэг тавь. Тэгээ гэрэлтүүлэг бол ерөөс олон талын ажил бүгдтэй. Хамгийн наазах нь хотын өнгө үзэмж. Тэгээд одоо аваар осол гэмт тэргээс одоо сэргийлэх гээд олон ач холбогдолтой. За сайн байцгаана уу. За гүйцэтгэгч компани Тамхи аж. Гүйцэтгэгч компани улсууд танайх чинь говийн очир огтлогч гэж компани. За ингээд ажлуудаа шалгаад явлаа. Ерөнхийдөө ямар ч их ажилтай байдгийн. Тэгээд одоо бол хамгийн сайхан цаг ирж байна. Энэ цаг бол өдний хоолны цаг. Энэ хүн өдөрт хэцүү юу? Ер нь төвхт. Хүнтэй ажиллах ажил хамгийн хэцүү. Хамгийн хэцүү. За 365-ны хэд хоногт намарч байна? За ер нь бол хагас бүтэн сайн амрах өдөр нь ховор шүү. Ховроо. Зарим хаяа нэг бүтэн сайн өдөр амрна. Тэгээд өдөө гадаа энэ тэн томилттой гадаад тэгэл ингээд явчихдаг. Ингээд явчихна. Тэгээд жилд нэг олддог амралт байгаа шүү дээ. Ээлжийн амралт чинь 10 хоног л олдно доо. 30 хоног амрахаар 10 хоног. За тэгээд нэг хэдэн бүтэн сайнаа нэмэн. За нэг 10 бүтэн сайн нэг 20 хоног жил амрах. Тэгэхээр одоо арга ер нь бол эхнэр хүүхэд бол ер нь гэцүү үз. Ер нь ойлгоцсон. Би бол ер нь ерөөсөө төрийн албанд сургууль төгсөөд ажилласан учраас. За. Өвлийн үлэмжний ерөнхий зураг нь бас энэ байгаа. Иймэрхүү юм болох юм. За юм. Артлаасаа. Тийм. Агаар жуулагчаа шийдчихсэн энэ устай. Хөтөдөг юм цаашаа. Таашаа хуулаад байна. Тий чинь. За энэний технологиг ханаас олов? Солонгос. Солонгос технологи. За үл ямар тоогоо ногоо тарих гэж байна. За. Гүзээлзэг 100 тарж үзсэн. За 100-ны сорт ч байна бас солонгостой өвлийн сорт гэж яригдж байгаа. Манайд бол цаг агаарын төвшөнд бол өвлийн хөлөмжинд бол бас тарж ургуулчих болох одоо хандлага гарсан учраас тарьсан. Энэ зураг заавсан. Тийм учраас гүзээлдэг нэг ямар ч сан тарина. Тэгээ бусад нарийн ногоонууд хулуу одоо улаанлал, өвөрций, таруус гэх мэт. Ерөнхийдөө ингээд засаг даргын орлогчийн хуваар биш. Өөрийнхөө энэ 70 задгаа дотоод хурж ирээд дотор нь ингээд явж байгаад аялал жуулчлалын түүгээд ийм газар байт юм бэ. Тэгээд хамгийн гол нь Өмнө Говь аймаг маань ер нь олон жилийн өмнөөс аялал жуулчлал хөгжиж байгаа. Тийм учраас яг аялал жуулчлалын танхим ямар
үйл ажиллагаа яаж явуулдгийг бас сонирхъя. Үдшиж та бүхэн ч гэсэн бас сонирхож яж магадгүй. За яалаа гинэ. Хоёр шууд. За энэ аялал жуулчлалын танхим. За юугаар онцгой? Дотоодын болоод гадаадын жуулчид интернетийн шаардлага хэрэгтэй гарах юм бол энд компьютер шин ширээний асуудал яригдж байгаа утгагүй юм дээр тавигдана гэж байгаа. Тэгээд ийшээгээ бол эндээс аялал жуулчлалынхаа мэдээллийг авна. Энд бол мэдээллийн сайт сурчлагаануудыг байрлуулсан мэдрэгчтэй дэлгэцэн дээр бүх мэдээлэл нь явчихна. Тэгээд ийшээ кофе шопоор ороод эндээ суугаад маань энд бол кофегоо уугаад хаашаага аялахаа ярилцаад тий суу мэдээлэл аваад тэгээд явчих юм байна. Тохиолдолд бол дууссан. Одоо гадаа хаяг тэгээд ирэх замууд дээр их жижиг сажиг юмнууд тий тэгээд 0 гэж жижиг ажлууд. Компьютерийн асуудал нь бас ирээл. Компьютер шийдэх 15-аас 20-ны хооронд ер нь бол нээлттэй игээд явчих гэж бодож За байгаа. за сайхан мэдээлэл өгсөн ч маш баярлалаа. За баярлалаа. За олон жуулчин татах болтугай. Баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. За ерөнхийдөө ингээд аялал жуулчлалын төв маань 11 сарын 15 гэхэд ашиглалтанд ороод жуулчд бидний одоо гарын авлага бөгөөд мэдээллийн сан бүгдээрээ энэчээс бүрдгэнэ. Тийм учраас өвн говьд тавтай морил өвн говийн 70 задгадад давтай боллоо. Баяртай үйл явдал тохиолдож байна. За ингээд би коллеж дээр суралцаад ажиллаад хөдөлмөрлөж байгаахаа завсраар манай сургуулийн оюутнууд маань тийм ээ бүгд нийлж агаад нэгэн хүн сюрприз барих гэж байна. За энэ үйл явдлынхаа талаар минийс нэг дэлгэрэнгүй ярих уу? За манай Умган Политехник коллеж 650-д бид хамтдаа гэсэн юм аяныг өрнүүлж байгаа. Тэгээ энэ аян бол үндсэн 3 зорилгын хүрээнд зохион байгуулж байна. За нэгдүгээрт нь бол бид нар бас одоо олон нийтийн одоо тус тэмцэх шаардлагатай байгаа зорилттой бүлгийн өрхийг сонгоод за энэхүү одоо яг ард харагдаж байгаа бас байшин барьж өгөх одоо дээр нь мэрэгжлийн боловсролын сургуулийн онцлог бол бүх 21 одоо чиглэлээр бол мэрэгчлэн бэлтгэж байгаа. Тэгээ яг бүх энэ барилга дээр бол манай барилгын ангийнхан цахилгаан, гагнуур, мужаан гэх бүх хүүхдүүд маань ажилласан. Ингээ хоёрдугаар зорилго маань энэ ажлаар дамжуулаад манай хамт олон бүх хүүхдүүдэд бас бусдад туслах гэсэн юм зөв үзлийг бас төлөвшүүлэх зорилготойгоор энэ ажлыг ямар ч гэсэн сарын хугацаанд эхлүүлээд өнөөдөр ингээд ажил бол бүрэн дууссан. Яг одоо тэгээд оюуна гэдэг ихч маань бол 4 хүүхэдтэй өргөлгөөс эмэгтэй байгаа. Игч маань одоо том болох гэдэг энд ирэн тэгээд бид бас ингээд бусдад туссан. Тэгээд тэр үний бас баярлж байгаа. Тэр мөчийг хараад бас энэ хийсэн ажлаа сэтгэл ханамж авах ийм бас мөч бас ойртож байна. Өнөөдрийн бас нэг онцлог үйл явдлыг бол манай аймагт камертон хамтлагийн дуучин Гаан Эрдэнэ хүрэлцээ засаг даргын одоо орлогчийн ажил хийж байгаамаа. Ингээ одоо бас одоо энэ арга хэмжээнд манай орлогч Гаан Эрдэнэ маань оролцож байгаа. Ингээд энэ өнөөдрийн энэ сайхан үйл ажиллагаа next-ийг мэдэгдэе. Энэ арга хэмжээнд төсвөр оролцож байгаа Умган засаг даргын орлогч хоёр одоо төр орлогын гүйцэтгэгч камертон хамтлагийн дуучин бид бүгдийн шүтэн бичрэгч Монголын баян хамтлагийн гишүүн Гаан Эрдэнэ. Таатай явцаг боллоо хонгорген. За хүний ээж гэдэг бол та бүхэн бүгдээрээ мэдж байгаа тийм ээ. Хамгийн хэцүү ажил ямар ажил байдгүй гэсэн чинь 24 цаг босоогоороо байдаг. 20 унтах ерөөсөө зав байдгүй. Хоолойд цав байдгүй, цайны цаг гэж байдгүй. Бүхий юмыг өөр хүүхдүүдтэй зарцуулж байдаг. Ээж бол бидний бүхий юм аа. Тийм учраас одоо энд маань маш сайхан аз жаргалаар бэлгэлсэн энэ гэр бүл маань амьдрах нэ. За та нартай баяр хүргэе. Хууль зүйн яамнаас 2017 оны иргэдэд ойр эрхцэн хүчийн жил болгон зарласан. За үүнтэй холбогдуулаад бид бүхэн цагдаагийн байгууллагаар үйлчилж байгаа иргэдийнхээ 5 дахь хангах зорилгоор
аймаг орнотынхаа удирдлагууд бас хүсэл тавиад төсвийн тодтолоор 50.6 сая төгрөг шийдвэрлэсэн. Ингээд 50.6 сая төгрөгөндөө энэ танхимыг тогтчуулаад бий болгоод ингээ иргэдэд үйлчилж байна. За цагдаагийн газрын хэмжээнд хийж бүтээж байгаа ажлуудаа 7 хоногоор нь иргэдтэй ингээд гэрэл зураг хэлбэрээр танилцуулж байгаа. Гэрэл зургийн булан үсгээд бүтээн байгуулалтууд маш их хийгдэж байна. Энэ том уул уурхайн төслүүд хэрэгжиж байна. Юуныг дагсан бас хүн амын явуулын болоос янз бүрийн шижил хөдөлгөөнүүд нэмэгдэж байна. Энийгээ дагаа гэмт хэрэг зөрчил бол жилээс жилд өсөж байгаа юм хандлагатай бий. Тэгэхдээ бид бүхний тавьж байгаа гол зорилго бол гэмтрийн гаралтыг буруулдаг юм ихэд тодорхой төвшөнд нь барья гэсэн зорилт төвшүүлээд ажиллаж байгаа. Яг юундаа гараад ирэх гэрийн сайн гараад тэн дээр нь цохилдог. Тэгээ цохилдог томоохон арга хэмжээнүүд төлөвлөөд сургалт зохион байгуулж тийм ээ. Тий. Сургалт зохион байгуулаад явуулах. Ерөнхийдөө өрсөн сэргийлэх ажлыг түлхүү хийх чиглэлтэй байна. Аймаг орнотын удирдлагууд маань барьж байгаа чиглэл бодлого бас энэ тал дээр явж байгаа. Өрсөн сэргийлэх ажлыг түлхүү болгоё гэдэг. Зүгээр орч хурч хөтөлөө дараад нэвэ. За энэ ингээд алжаалаа тайлбар. Аль багштай маань алжаал тайлах өрөө. Тий. Аль болохоор байгалийн орчин бүрдүүлэх гэж орсон. Манайх мэрэгчлийн сэтгэл зүйчтэй. Мэрэгчлийн сэтгэл зүйчдэрээ тулгуурлаад энэ өрөөгөө ингэж тогтчулсан. Яа бас сэтгэл зөвлөгөө өгдөг. Ховын онцлог юм да. Та сонсч байсан болоо жин цохино гэж нэг асуудал байна. Одоо халуун үүдний хашил маягийн юм да. Тийм зүйлүүд манай говь нутагт их тохиолддог. Шалтгаангүйгээр тухайн хүний бие эвгүүцээд ажил хийх чадвар багасдаг нэг юм үзэгдэл байдаг. Энийг одоо ганц эмчилдэг зүйл нь бомб гэж байгаа. Зүйлээр эмчилж гаргадаг. Тэгээ бид нэр дотооддоо байгууллагын эмчнэрдээ тулгуурлаад энэ өрөөг бас тогтчулсан. Аль багштай үйлчлэлт юм байна. Тийм одоо кофе хийгээд ах шиг байна. Исууч. What? Болж үтгэхгүй үед бол цагдаагийн аврал ойрхон байна. Хөөе цагдаа минь би одоо юм хулгаад авчлаа. Би зодуулчлаа. Би тэгчлээ. Нөгөө хүн 50 явж байгаа цагтаа бол бас гоочлох цагдаа байна. Эдмээс нь дандаа ингэж байдаг. Тэгж байдаг гэдэг. Тийм хандлагатай. Тэгээд эерэг сөрөг хоёр талтай л явж байна. За ерөнхийдөө үйл ажиллагаатай танилцлаа. Бас сайхан одоо үйл ажиллагаа хийгээ явж байгаа юм. Хамгийн гол нь бидний өрчлөлтийн сэргийлэх асуудал шүү дээ. Тий. Тэгэл. Тий. Чиг үүрэг бол тийм ээ. Чиг үүрэг тийм. Сериусаа тийм. За. Тэргүүл үүрэг гүйцэтгэх гэдэг хөдөлгөөн тэргүүл гаргаж байна. За. Аймгийн засаг даргын үндсэн чиглэлд тусгагдсанаар энэ жил хөдөлгөөн тэргүүлээр 8 тээвэр хэрэгсэл цагдаагийн газарт өгсөн байгаа. Энэ 70 цадууд дээр 8 баг тэргүүл гүйцэтгэдэг. За. Тэргүүл. Ганц ганцаараа гарчдаг юм 2 оройн эргүүл одоо хэсгийн байцаагч аваад. За. Одоо оройн эргүүл гэхэд 5 машин одоо үүрэг гүйцэтгэх гэдэг үүрэг чиглэлээ аваа гэж байна. За. Юун дээр 3 машин шөнийн эргүүл үүрэг гүйцэтгэх. Тэгээд оройн эргүүл, шөнийн эргүүл гэдэг чиглэлээр автомашинууд ашиглаад гарч байгаа. За. Бүгд сайн байгаа. Сайн байл. За. За баярлалаа. За. За баярлалаа. За би ингээд цаашаа бас зөндөө ажил хүлээгдэж байгаа. Тэгээд бас сайхан хүлээж авсан. Танай хамт олон баярлалаа. За баярлалаа. За яг хоёлаа. За тийм. За баярлалаа. За ингээд засаг даргын орлогчийн ажил маань ер нь бол их сайхан амжилттай шутрахтай шийдэж хандж байна. Тэгээд танаас бас нэг зүйл асуумаар байна. Энэ Өмнөд аймгийн насан туршийн боловсролын төвийн талаарх жоохон товчхон нэг ойлголтыг өгөөч хүмүүст. Энэ жил бид нар бас англи хэлтэй өмнө гоо гэж хөтөлбөр боловсруулаад ингэ явж байгаа. Хэрэгжүүлээд явж байгаа. Энэ ажлуудын хүрээнд явж байгаа ажлын нэг хэсэг нь ярианы клуб бид нар хийсэн байна. Тэгээд сайн дурын одоо ирж ажиллаж байгаа хүмүүсийн оролцоолоод тэгээд дээрээс англи хэл сурах сонирхолтой залуучууд, хүүхдүүд, насны хязгааргүй тийм чөлөөтэй ирээд бас өөрсдийнхөө мэдээллийг одоо ингэ дээшлүүлж ингээд сайжрах боломж олцоотой болж байгаа. Ерөөсөө англи хэл сурах гэсэн хүүхдээс ахуулаад насны хязгаар байхгүй хүмүүс л үн төлбөргүйгээр хурцээс олчих болцоог нь хангаж өгч байгаа юм шүү дээ тийм. За хоёул авах уу? За тэгье. За. За сайн байна уу? Оо за. За. Сайн байна. Сайн байна.
аймгийн Өмнө аймгийн насан туршийн боловсрол төвийн захирал Айлгэрмаа. Оо за. Таньна од гэдэг. Баг хүмүүстэй танилцаад Од биш л те. Одны танилцлаа. Яа сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? За англи хэл сайн суртахаж байна уу? За сураад ер нь хэр удаж байна? Хамгийн удаж байгаа нь хэр удаж байгаа вэ? Ажлын цаг дууслаа. Ажлын цагийнхаа дараа хүрээд ирэх нь шүү дээ. Ажлын цагтаа давхцаад байлгүй. Хайр. Where are you from? I'm from America. America. Yes. Oh. How long live here? I'll be here for 2 years. 2 years. Wow. Speak Mongolian? Helen. And are you married? Single. Oh, за ганц би гэж шүү. За манай өмнө говьчууд да, тийм ээ. Ийм сайхан бүсгүйг бас ганц би залуучууд нь тоочглон үз, тийм ээ. I understood my how we was little speak English. Sorry. За тэгээд ер нь бол бас төрийн албан хаагчдыг ч гэсэн бас энэ хөтөлбөртөө оролцуулаад тэгээд албан хаагч нарын маань цагч нь 1 6 5 6 гэж тарж явах тараал албан хаагчд нь энэ хурж ид суугаад англи хэлээ улам дээшлүүлээл тэгэл явдаг юм байна. Олж байна. Good. Very good. Good. За Өмнө Говь аймагт засаг даргын хамгийн газарт засаг даргын орлогчийн ажлаа хийгээд ингээд амжилттай хийлээ гэж би өвдөө бодож байна. Засаг даргын орлогчийн ажил ямар их ажил тэр хүний толгой дээр ямар их хариуцлага бас байдаг. Өөрийн мэдлээ цаг наргүй өдөр шөнөгүй яг энэ ард иргийнхаа төлөө аж ахуй нэгжүүдийн төлөө маш их зүйлийг зохион байгуулж хийж бүтээдэг юм байна. За тэгээд дид мөртөц цэцэрлэг хүүхэд сургууль залуучууд зориулсан хөтөлбөр за тэгээд аж ахуй нэгжүүд зориулсан одоо бүхэл үйл ажиллагаануудыг энэчээс өдөрт зохион байгуулж амжилттай явуулж байна гэж би бодож байна. Маш ямар олон хүнийг ажилтай болгож ямар их үнийг тийм ээ улсын төсөлд оруулж ганц бие даагаад өөрөөсөө төсөв бүрдүүлдэг аймаг шилж энэ бол бас бахархалтай гэж би бодож байна. Ийм бахархалтай аймагт ажиллаа. За тэгээд дараагийнхаа уулзалтаа баярлалаа.